Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энгийн бутархай нэмэх хасах хичээлийн баттгал хичээлийг хүргэж байна. За энгийн бутархайг уншиж бичцгээе. За энгийн бутархайг сайтар ажиглаарай. Ханаас нь эхлэж унших вэ хүүхдүүдээ? За зүйтэй. Энгийн бутархайн зүйтэй 8-ыг 6-ны доотлох тоог хувиар 6-ны дээдлэх тоог хүртүүр гэж хэлнэ. За тэгвэл энэ энгийн бутархайг уншихдаа хувиараасаа эхлэж уншина. За хамт уншаарай хүүхдүүдээ. 8-ны 5. Бас өөрөөр уншиж болно. 8 хуваасны 5 гэж уншиж болох нэ. За тэгвэл дараах бутархайнуудыг бүгдээрээ уншицгаая. За 3-ны 1, 3-ны 2, 10-ны 5, 9-ны 3, 13-ны 9 гэж унших нэ. За харин энгийн бутархайг бичихдээ арай өөр дараалалаар бичдэг. За өөрөөр хэлбэл зүйтэй хараарай. Хамгийн түрүүнд энгийн бутархайн 6-ыг зурна. За дараад нь хувиараа бичиж өгнө. Хамгийн сүүлд нь хүртүүрээ бичиж өгнө байна. За тэгвэл одоо дэвтэр дээр бүгдээрээ доорох 3-ны 1, 3-ны 2, 10-ны 5, 9-ны 3, 13-ны 9 гэсэн энгийн бутархайнуудыг зөв дараалалаар бичээрэй хүүхдүүдээ. Энгийн бутархайнд багш нэг энгийн бутархайтай өгүүлбэртэй бодлого өглөө. За өгүүлбэрийг сайтар уншаарай хүүхдүүдээ. Сүрэн өнгийн цаасныхаа энийг багш нь арай өөрөөр бичсэн байгаа. Уншихтаа мөн ялгаагүй адилхан. 8-ны 2-ыг дүүдээ. 8-ны 3-ыг эгчтэй өгсөн бол цаасныхаа хэдэн хэсгийг эгч дүүдээ өгсөн бэ? Сүрэнд хэдэн цаас үлдсэн бэ гэсэн бодлогыг бүгдээрээ бодохдоо зураглаад бодцгоё. За хүүхдүүдээ сайтар ажиглаарай. Багш нь өнгийн цаасыг зурсан байна. За энэ цаасыг бүгдээр эхлээд хэд хуваах ёстой вэ? Зүйтэй 8 хуваах ёстой. За хуваалаа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За 8 хуваасны хэдийн нэгчтэй дүүдээ өгсөн билээ хүүхдүүдээ? Зүйтэй 8-ны 2-ыг бүгсэн. За тэгвэл одоо бүгд харцгаая. За 8-ны 2-ыг өглөө. Үүнийг энгийн бутархайгаар бичье. Ханаасаа эхлэж бичдэг үлээ хүүхдүүдээ? Зүйтэй 6-наасаа эхлэж бичнэ тийм ээ. За бичээд үзье. 8-ны 2. За дүүдээ 8-ны 2-ыг өгсөн бол эгчтэй хэдэн хэсэг нь өгсөн билээ? 1, 2, 3. Өөрөөр хэлбэл бичгийн цаас, өнгийн цаасны 8 хуваасны 3-ыг эгчтэй өгсөн байна. За тэгвэл одоо эгч болон дүүдээ өнгийн цаасныхаа хэд хуваасны хэдэн хэсгийг өгсөн бэ? Үүнийг олохын тулд нэмнэ. За бүгдээрээ энэ энгийн бутархайг нэмээд үзээрэй хүүхдүүдээ. Зүйтэй 8 хуваасны 5-ыг эгчтэй өгсөн байх нэ. За тэгвэл нэмэх үйлдэлийг гүйцэтгэх гэхдээ хувиар нь хэвээрээ. Яагаад гэвэл өнгийн цаасны маань хуваасан хэсэг өөрчлөгдөг байна. Тэгвэл 8 хуваасны харин эгчтэй 5-ыг өгсөн байна. Нэмэхдээ хүртүүр дээр хүртүүрийг нэмэх нь байна. За одоо хэдэн хэсэг нь үлдсэн юм болоо хүүхдүүдээ? Үүнийг олохын тулд яах вэ? Бичгийн цаасаа бүгдээрээ 8 хуваасан шүү дээ. 8 хуваасны 8-аас эгчтэй өгсөн 8-ны 5 хэсгийг хасвал 8 хуваасны 3 хэсэг гарч байна. Энэ бол сүрэнд үлдсэн өнгийн цаас байх нэ.
За дараагийн бүгдээрээ тэгшүнцэгтийг зураарай гэж байна. За хэмжээ нь өгөгдсөн байна хүүхдүүдээ. Тэгшүнцэгтийн маань урт нь 6 см, өргөн нь 4 см байх тэгшүнцэгтийг дэвтэртээ зураарай. За багш нь зурсан байна. За энэ зурсан тэгшүнцэгтийнхөө 6-ны 5 хэсгийг будаарай. Хэдэн хэсэг нь будаагүй үлдсэн бэ? Тооцоолоорой хүүхдүүдээ. За багш нэгэн бодол өгсөн байна. 2 савн дахь шингэний хэмжээг зурагт үзүүлв. 2 савнд нийт хэдэн литр шингэн байгаа вэ? Аль савнд хэдэн литрээр илүү шингэн байна вэ гэсэн өгүүлбэртэй болгоо өгсөн байна. За тэгвэл 2 савн дахь шингэнийг тооцоолохоос өмнө эхлээд багш нь тухайн савыг үзүүлье. Ямар савнд шингэн зүйл байсан юм болоо? Зүйтэй ийм байсан баг. Энэ савнд байсан баг. За энэ савыг хэдэн тэнцүү хэсэгт хуваасан байна вэ? За багштайгаа хамт тоолоорой хүүхдүүдээ. 1, 2, 3, 4, 5. 5 тэнцүү хуваасан байна, тийм үү? За тэгвэл одоо энэ савны маань хэдэн хэсэгт нь сүв ус байна вэ? За бүгдээрээ тоолъё. 1, 2, 3 тэнцүү хуваас 5 тэнцүү хуваасны 3-т нь шингэн зүйл байна. За тэгвэл үнийг энгийн бутархаагаар бичих юм бол 5 хуваасны 3-т нь гэж 3 гэж бичих нь байна. За дараагийн савыг харъя хүүхдүүдээ. Зүйтэй 5 хуваасны 1-д нь шингэн зүйл байна. За энгийн бутархаагаар бичиж үзье. 5 хуваасны 1. Тэгвэл энэ хоёр савнд нийт хэдэн литр шингэн байгаа вэ? За зүйтэй 5 хуваасны 4 хэсэгт нь шингэн зүйл байна. За өөрсдөө нэмээрэй хүүхдүүдээ. За тэгвэл аль савнд нь хэдэн литрээр илүү шингэн байна вэ? За түүнийг олохын тулд эхний савнд байгаа 5-ны 3-аасаа дараагийн савнд байгаа 5-ны 1 хэсэгт сүүгээ яах нь хасаж өгнө байна. За өөрсдөө тооцоолоорой хүүхдүүдээ. Би дагаад дараах энгийн бутархайнуудын нийлбэр ба ялгуурыг олоорой хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт сурах бичгийн 479, 480 дугаар бодлогыг өглөө. За мөн тэгшүнцэгтийн урт нь 9 см, өргөн нь 5 см-ээр бага бол тухайн тэгшүнцэгтийн талбай ба хүрээний уртыг олоорой гэсэн бодлогыг өглөө. Талбай ба хүрээний уртыг олохоос өмнө эхлээд өргөнөө олно гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. За 3 дугаарт нь өчигдөр багш нь нэг илэрхийлэл өгсөн. Тэр илэрхийллийг багш нь алдаатай өгсөн байсан. Одоо энэ илэрхийллийг дахин засаад дахин бодож ирээрэй гэдэг даалгаврыг өгч байна. За анхаарлаа хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.